Монгол Улсын ерөнхийлөгчийн зайрлаг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дугаар 33 Төрийн ордон Улаанбаатар хот Бавуугийн лав сүрэнд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг үндэслэн зайрлаг болгох нь Тулгар төрийн 2226 жил их Монгол Улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг тус тохиолдуулан Монголын яруу найрагт өвөрмөц дүрслэл гүн ухаан сэтгэлгээний шинжилэл хийж тайз дэлгэцэн шилдэг бүтээл төрөн үндэсний урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсныг үнэлж Төв аймгийн Үнжүүл сумын угуул Монгол Улсын ардын уран зохиолч Бавуугийн лав сүрэнд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээж Алтан соён тэмдэг сквадрын одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг дорж. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дугаар 34 Төрийн ордон Улаанбаатар хот Гомб цэрэнгийн сампилд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг үндэслэн зайрлаг болгох нь Тулгар төрийн 2226 жил их Монгол Улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг тус тохиолдуулан нүүдлийн соёл иргэншлийн амин чухал дархлаа болох мал маллах арга ухаан үндэсний соёлыг хослуулан уламжилж байгаль ихэ хайрлан хамгаалах эрдэнэт мал сүргээ өсгөх болон өлчир омог хөвшлийг үүсгэж малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн малчтын залуу халааг бэлтгэх нийтийн сайн сайханд хувь нэмэр оруулах үйлсэд онцгой амжилт гарган ажиллаж буйг нь үнэлж Хинтээ аймгийн Дэлгэрхан сумын угуул Монгол Улсын гавьяат малчин Гомб цэрэнгийн сампилд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээж Алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг дорж. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дугаар 35 Төрийн ордон Улаанбаатар хот Лавгийн Чинбатад Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг үндэслэн зайрлаг болгох нь Тулгар төрийн 2226 жил их Монгол Улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг тус тохиолдуулан Монгол Улсад эрчимдсэн газар тариалан мал аж ахуй болон уул уурхай аялал жуулчлал худалдаа барилга мэдээллийн салбарт шинэ технологи үйлдвэрлэл санаачлаг нэвтрүүлэн хүн ардаа эрүүл хүнсээр хангах олон ажлын байр бий болгох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хувийн хвшлийн оролцоо манлайллыг үзүүлж улс орны хөгжилд бодит хөв нэмэр оруулж байгаа онцгой гавьяа зүтгэлийг үнэлж Говьалтай аймгийн Бэгэр сумын угуул Монгол Улсын гавьяат механикжуулагч Гацуурт хязгаарлагдмал хариуцлага компанийн ерөнхий захирал Лавгийн Чинбатад Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цол хүртээж Алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг дорж. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дугаар 36 Төрийн ордон Улаанбаатар хот Данзан ванчгийн ухнаад Монгол Улсын ардын жүжигчдэн цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг үндэслэн зайрлаг болгох нь Тулгар төрийн 2226 жил их Монгол Улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг тус тохиолдуулан Монгол Улсын соёл урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж олон шилдэг бүтээл төрөн сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх сурталчлах ардын авьяастан залуу уран бүтээлчдийг тодруулах дэмжих үйлсэд он удаан жил онцгой гавьяа байгуулан ажиллаж ирснийг нь үнэлж Дорногов аймгийн Их Хэт сумын угуул Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлцэн Данзан ванчгийн ухнаад Монгол Улсын ардын жүжигчдэн цол хүртээсгвэ. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг дорж. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дугаар 37 Төрийн ордон Улаанбаатар хот
Монгол улсын гавьяат цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2226 жил, их Монгол улс байгуулагдсны 811 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил, ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт, сар шинийн баярыг тус тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсгүй. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор намжлын Envish, Solar Power International хязгаарлагдмал хариуцлага компани төслийн удирдагч, Монгол улсын их сургуулийн багш, профессор. Монгол улсын гавьяат багш цолоор Бадрахын Даваа суран, 28 дугаар сургуулийн Ахмад багш. Монгол улсын гавьяат багш цолоор имэйлжигчдийн намсрай, техник технологийн дээд сургуулийн захиргаа хөгжлийн бодлого хариуцсан захирал. Монгол улсын гавьяат багш цолоор Содон даржаагийн отхон жаргал, Монгол улсын их сургуулийн профессор багш. Монгол улсын гавьяат барилгачин цолоор Цэвэн Аравдангийн Батбаяр, барилга угсралт, зураг төслийн Сүлд проект хязгаарлагдмал хариуцлага компанийн архитектор. Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор Чойн доржийн Базар сүрэн, боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны биеийн тамир спортын газрын мэрэгжилтэн. Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор Дамдан базрын Бат сүрэн, үндэсний шгшээ багийн ахлах дасгалжуулагч. Монгол улсын гавьяат жүжигчин цолоор Гомбын Золбот, Шилдэгүнг продакшны жүжигчин. Монгол улсын гавьяат малчин цолоор Цэрмаагийн Зандар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин. Монгол улсын гавьяат нисгэгч цолоор Дамбаравжаагийн Оюн бол, Монголын иргэний агарын тээвэр компани агарын хөлгийн дарга нисгэгч. Монгол улсын гавьяат тамирчин цолоор Даваа сүхийн отхон цэцэг, үндэсний шгшээ багийн тамирчин. Монгол улсын гавьяат тамирчин цолоор Цэвэний хүдэр чулуун, Монгол улсын гарамгай мэргэн. Монгол улсын гавьяат тээвэрчин цолоор Бат сүхийн Гамбат, Сүхбаатар дүүргийн 19 дугаар хорооны иргэн, Соод 3 Ахмад тээвэрчний холбооны тэргүүн. Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор Шийлгийн Батбаяр, Соёл эрдэм дээд сургуулийн тэнхмээ эрхлэгч. Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор Хапан Хурмитхан, татврын ерхийн газрын сургалтын төвийн татврын улсын ахлах байцаагч. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Цэрэндоогийн Мөнхтөр, MNC телевизийн ерөнхий захирал. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Даштондгийн Цогзол, Монголын үндэсний бүхийн цоллогч. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Ламжувын Цэрэн очир, өнөөдрийн таймсанны эрхлэгч. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Даштиндвийн Алтан туул, үндэсний урлагийн их театрын хормейстер хөгжмийн зохиолч. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Даваа сүрэнгийн Баярбатар, үндэсний урлагийн их театрын чуулгын ерөнхий бүжигдэглээч. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Гунгаа сүхийн Ганбаатар, улсын дөрвжгийн эрдмийн театрын ерөнхий зураач. Монгол улсын хүний гавьяат эмч цолоор Сурх баярын Ламжав, Говьалтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч. Монгол улсын хүний гавьяат эмч цолоор Шонхуузын Инхтөр, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Сэхэн амьдралт засгийн хүүхдийн зөвлөх эмч. Монгол улсын хүний гавьяат эмч цолоор Содномын Юндэн, эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Гэгэмед эмнэлгийн хордлого судлалын зөвлөх эмч. Монгол улсын эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Бямбдашийн Ичин хорлоо, 1-р төрөх эмнэлгийн Ахмад их баригч, баг эмч, зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн Элбэг дорж. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг
2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дугаар 28 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын одон медалаар шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 хэсэг заасныг үндэслэн зарлиг болгох нь тулгарч төрийн 2226 жил их Монгол улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол улсын одон медалаар шаган сугай. Алтан гад содонгоор Сандаг доржийн цог радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын ээлжийн ахлах инженер Алтан гад содонгоор Цэвэн доржийн сайн гэрэл улсын ерөнхий прокурорын газрын Ахмад ажилтан цэргийн хүндэт медалаар Гомбын Эрдэнэ Хилийн Тэг 253 дугаар ангийн зэвсэг техникийн албаны дарга Хушууч хөдөлмөрийн хүндэт медалаар Цэвэг доржийн Сувд Эрдэнэ Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн хөдөлмөрийн хүндэт медалаар Сүхийн сайн баяр төр засгийн үйлчлэгээ эрхлэх газрын гадна талбайн үйлчлэгч Шудраг журам медалаар Ган тулгын Ган баяр Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн эрүүгийн төлөөлөгч эрх зүйч зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэгд орж Эрхэм хүндэт ард иргэдээ хүндэт хатагтай ноёдоо 9 хөлт их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс Монгол төмнийхээ амар мэндийг айлтхан мэдчилье. Ээливэлэ хайрлсан бичин жил алсарч буян хишгээд илгэх дахиад жил айлчлан ирж байна. 17 дугаар жарны алтан унжлагт хэмээх дахиад жилийн босгон дээр эх орныхоо сайн нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа алдартнууд хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвал, ажил амжилтаараа Монголын шин түүхийг бичилцэж буй хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектор, инженер, хөнгөн хүнд үйлдвэрлэл, төр олон нийт, хувийн хөвшилд ажиллагчид болон шинжил ухааны нийгэм, улс, соёл, спортын зөвтгөлтнүүд зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн иргэд маань төрийн эрхэм дээд цол одон медаль хүртэж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдар цол хүртсэн 3 эрхмийн тухай онцолж хэлье. Гавьяат малчин Гомцэрэнгийн сампилгоо бол манай уламжилт мал аж ахуйн салбарт зүтгэдэг малчин төмнөө мал сүргийнхээ тоо ашиг шимээр олон жил манлайлж Монголын нүүдлийн соёл иргэншлийн амин дархлаа болсон Монгол уламжлалт үнэт зүйлсийг хадгалж өвлүүлэх түгээх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа манай Ахмад буурлуудын нэг юм аа. Бид бүхний сайн мэдэх ардын уран зохиолч Бауугийн лавгсүрэн бол манай нэртэй яруу найрагчаас гадна Монголын театр урлагийн тайзнаа нийтийн таашаал дэмжлэгийг хүлээсэн даацтай бүтээлүүдээр олон 10 жил төөрвөн соёл урлагийн урын санг улам баяжуулж байгаа дундоршгүй авьяастай хөдөлмөрч Ахмад уран бүтээлчим. Таныг цаашдаа ч олон сайн бүтээл төөрвөн гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголын хувийн хөвшил бүтээлч ажил хэрэгч иргэдэд төлөөлүүлж гавьяат механикжуулагч Лавгийн Чимбат Монгол газар Монгол малын ашиг шимийг орчин цагийн шин технологи ололтод тулгуурлан Монгол төмөндөө хүртээхийг тэр дотор аюулгүй экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорж олон жил ууггүй хөдөлмөр санаачлагаараа бусдыгаа манлайлж байгаа юм а. Зорьсноо биелүүлж улам сайн ажиллахыг хүсье. Бэлгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон иргэн маань өөрсдийн гавьяа зүтгэлээ үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргье. Үндэсний дархлааг сэргээн сануулж, баттхан бэхжүүлж, өвлөн уламжлуулдаг Монгол соёлын цогцлбор болсон цагаан сар цагийн жамаар улиран ирлээ. Цагаан сар бол хотол болон ах дүүсээрээ үгийн сайныг дээдлэн хэлэлцэж, үүлийн сайхныг бишрэн багтдаг цагаан сэтгэлийн баяр билээ. Зон олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд өвгөд хөгшдийн маань баяр цэнгэл бэлхсэн сайхан жил гарч байна.
ирж байгаа дахиад жил та бүхэнд маань өгөөж буйнаа хайрлаж улс орны маань урагшлах зам бүтээх ирээдүй улам өөдрөг байх болтугай. Мөнх тэнгэр Монгол төмнийг минь өнөд ивэгэ. Сар шиндээ сайхан шинлээрэ.